I don't wanna be artist phobic. Тийм болохоор би өдөр бүр Монгол артистуудынхаа дуунуудыг сонсохоор шийдсэн. Хамгийн ихний артистаар Pop Diva Саран Туяа. Мэдээ Сараа ихч бол маш их хит дуунуудтай бүгдээрээ тэрийг мэднэ. Бидний аав ээж өвөө эмээ би хүртэл ингээ яриад сууж байгаа нэхэр түүний career, discography, legendary байдлыг нь бол хинж марахгүй. Гэхдээ биднэрэн дээр түүний өмнө хэзээ сонсож байгаагүй бишээ. Миний хизээж өмнө сонсож байгаагүй түүний уран бүтээлүүдийг Hidden Gems-үүдийг олох гэж хичээх болно. Бас магадгүй бид нэр cringe, магадгүй classic, another classic-ыг олж магадгүй. Тийм учраас би Сараа ихчийн дуунуудыг сүүлийн 24 цаг сонсоод буцаад ирнэ. Тэгээд see you guys. I'm back. I feel like fucking old bastard, bro. Юу гэвэл нэг гэвэл би Сараа ихчийн баг ихэнх дуунуудыг мэдэж байна. Гэхдээ миний мэдхгүй дуунууд мэддэг дуунуудаас манд баг 3 дахин их байна. Юу гэсэн үг вэ гэвэл Сараа ихчийн бүх дууг сонсоход 24 цаг багдаж байна. Юу гэсэн үг вэ гэвэл юу гэсэн үг гэдэг чи юу гэсэн үг вэ? Юу гэсэн үг вэ гэдэг чи юу гэсэн үг вэ? Сараа ихчийн гайхалтай чанар нь тэр хүчтэй хоолой, гайхалтай гүйцэтгэлтэй биш хэдхэн секундын дотор дууны жанраг дууг шал өөр болгож чаддаг тэр чадамжиндаа байгаа болов уу гэж бодож байна. Тухайн артистнаас дууга сонгох сонголт нь өөрийнх нь гарт байдаг. Гайхалтай хайрын түүхийн талаар дуулсан ч тэр нь бүтээгүй байдаг. Эсвэл хин нэгний 2 дахь байдаг. Эсвэл 3 дахь байдаг. I don't fucking know. Сонирхолтой дууны сонголт хүнд яаж гүн сэтгэл өгөх вэ гэдгийг хоолоогоороо болон үгээрээ дууны тэр чанар, sound, whatever гайхалтай артист гэж бодож байна. Өнөөдрөөч түүний дуунуудыг сонсоход гайхалтай хизээж хуучрахгүй мэт сонсогдож байгаа шалтгаан нь тухайн үеийнхаа трендийг хөөх гэхээсээ илүү өндөр гүйцэтгэл, түүний мэдрэмж, гайхалтай дууны сонголт, хөгжим, дугралт түүнийг Pop Diva болгосон болов уу гэж бодож байна. Харин сул тал гэж харах юм бол одоо үеийн дуунуудтай, одоо үеийн артистуудтай харьцуулахад бол жоохон удаан хэмнэлтэд эхлэх гэж бөө юм болдог. Төвчээр шалгасан дуунуудыг түүнийг нь сул тал гэж хэлж болно. Бас хэтэрхий том каталогтой учраас хаанаас нь яаж сонсоход хэцүү байлаа. Энэ яг сул тал уу, давуу тал уу? No. Хэрвээ Монголын pop хөгжим gateway artist гэх юм бол мэдээж Сараа ихчийг маргашгүй хэлэх байх. Түүний дуунуудыг сонсох нь хуучны pop дууг сонсох гэхээсээ илүү Монголын pop хөгжмийн хөгжлийг тэр чигээр нь сонсож байгаа юм шиг санагдсан. Нэрээ та нар Сараа ихчийг үгэлжсэн гэж итгэх үү? За энэ түргээд өнөөдрийнхөө artist phobic дугаарыг дуусгаж байна. Дараагийн дугаараар ямар артистыг би сонсох вэ? Надад comment section-д үлдээгээрэй. See you guys.